Монгол Улсын шинжлэх ухааны технологийн их сургууль тавтай зорилно. Шинжлэх ухааны технологийн их сургууль буюу ШУТИС-ийн шинэ нисэгчид нь материал бүрдүүлэлт, сургалтын төлбөр, сургалтын алба, хичээл сонголт гэсэн дөрвөн алхмыг дамжина. Эхний алхам буюу материал бүрдүүлэлт. Шинээр элсэгч та дараах материалуудыг бүрдүүлж, өөрийн элсэн суралцахаар болсон сургуулийн сургалтын албанд очиж бүртгүүлнэ. Үүнд Улаанбаатар хотоос шинээр элсэгчдийн хувьд суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг, харин хөдөө орон нутгаас элсэгчдийн хувьд их дээд сургууль, коллежид суралцах эрхийн бичиг, ерөнхий шалгалтын батламж, шинээр элсэгчийн иргэний үнэмлэх, эцэг эхийн иргэний үнэмлэх болон түүний хуулбар байж болно. Мөн бүрэн дунд боловсролын гэрчилгээ, сурагчийн хувийн хэрэг, гурвыг харьцах дөрвөн хэмжээтэй цээж зураг 6 ширхгийг хамтдагсан байх шаардлагатай. Оюутны дэлгэрэнгүй мэдээлэл буюу анкетыг элсэгч та өөрөө бөглөж бэлэн болгосон байх хэрэгтэй. Дахин хэлэхэд суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг, ерөнхий шалгалтын батламж, иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, сурагчийн хувийн хэрэг, гурвыг харьцах дөрвөн хэмжээний цээж зураг 6 ширхэг анкет гэсэн материалуудыг бүрдүүлсэн бол дараагийн алхам буюу сургалтын төлбөрт шилжинэ. Үүнд сургалтын төлбөр хийсэн баримт, сургалтын төлбөрийн мөнгөн дүн буюу 1 кредитийн үнэлгээг нийт 30 кредитээр үржүүлэн тооцно. Жишээлбэл 1 кредитийг 35,813 төгрөг гэж тооцох юм бол үүнийгээ 30 цагаар үржээд нийт 1,74,390 төгрөг болсон байх шаардлагатай гэсэн үг юм а. 3 дахь алхам буюу сургалтын алба. Та суралцах эрхийн бичиг дээр байгаа мэргэжлийн нэрийг харж аль бүрэлдэхүүн сургуульд бүртгүүлэх вэ гэдгээ харна. Дээрх бүх бичиг баримтыг бүрдүүлсэн шинэ оюутантаа бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд очиж бүртгүүлнэ. Санаа инженер эсвэгчдийг бүртгэж байна уу? Бүртгэж байна энэ сурч. За хөдөө орон нутгийн эсвэгч бол томилолт, Улаанбаатарын эсвэгч бол суралцах гэрээ байгуулах эрхийн бичгээ өгөөрэй. Мөн анкет өгөөрэй. За батламж хувийн эрэг, ерөнхий боловсролын гэрчлэгээ, иргэний үнэмлэх цээж зураг өгч. Төлбөр төлсөн баримт, дэмжлэгийн үйлчлэгийн үндэс. Энэ УБЦТС гэж юу вэ? Улаанбаатар цахилгаан төвөөс илжээ. За, анкетын дээр давчсан үг хэрэглэгүүд илэрхийлгийн өгүүлбэрээр биелж байгаа. За, манайд шинээр хэлсэн оюутнуудад оюутны гарын авлага гэж ойлгодог байгаа. За, энэ гарын авлага нь бол манай сургуулийн дотоод дүрм журам, сургуулийн танилцуулга, за чиний суралцах мэргэжлийн 4 жилийн төлөвлөгөө байгаа. Тэгэхээр энэ номыг чи төссөн төслөөр хэрэглэх учраас энэ номоо гавтаа хэрэглээрэй. Тэгэхээр одоо чи эхний удаад хичээл сонголтын талаар маш сайн мэдэж авах хэрэгтэй. За, хичээл сонголтоо яаж сонгох уу гэдэг энэ дээр ямар сайтаар орж яаж сонгох уу гэдэг бүх төрлийн мэдээлэл нь аюул дэлгэрэнгүй байж байгаа. Тэгэхээр энэ мэдээллээ сайн уншиж судлаад техник хэлж хичээл сонголтоо хийгнэ. За, мөн оюутны дэвтэр гэж өгдөг байгаа. Энэ дэвтэр дээр мөн л оюутны танд хэрэгтэй мэдээлэлүүд байгаа. Сургалтын нэгдсэн ухаанлыг, календар, хичээлийн байр бичих хэсэг гэх юм шнэ. Жишээлх юм бол энэ сургалтын ажлын график гэдэг байгаа. Энэ график дээр энэ өнгөөр бүтсэн хэсгүүд дээр хараад 7 дугаар 7 хоногт сорилныг явагддаг. 13 дугаар 7 хоногт сорил 2 явагддаг. За мөн улирал алганы 9 дугаар 7 хоногт сонголт 1 явагддаг. За сонголт 1 гэдэг маань болохоор дараа улиралд үзэх хичээлийнхаа урьдчилсан захиалгыг өгдөг. Сонголт 2-ороо захиалсан хичээл дээр хичээлийнхаа хуваарийг зохиодог. Гэх мэтчлийн оюутанд хэрэгтэй мэдээлэл байгаа. За ингээд манай сургууль шинээр хэлсэн баяр хүргэе. Цаашдаа амжилттай суралцаарай. Дөрөв дахь алхам хичээл сонголт. Намрын улиралд үзэж судлах хичээлүүдийг болон профессор багшийг хичээл сонголт 1-2-оор хийнэ.
Шинээр элсэгч та хичээл сонголтоо хийхдээ 172 цэг, 18 цэг, 15 цэг, 2 тусгаарлах зураас student гэсэн хаягаар орох хэрэгтэй. Оюутны код, нууц үгээ бичин нэвтрэх товчийг дарна. Шинэ оюутан та хичээл сонголт 2 дээр дарах хэрэгтэй. Энэ хэсэгт тухайн улиралд судлах төлөвлөгөөт ба дахин судлах хичээлүүд байрласан байна. Жишээ болгон математик 2-ын сонголтыг оруулж үзье л да. Хичээлийн код, хичээлийн нэр, лекцийн багшаа сонгоно. Лекцгүй хичээлийн хувьд семинар эсвэл лабораторийн багшаа сонгоно. Хичээл зааж байгаа багшаа зөв сонгоно. Буруу сонгуул 70 оноо орохгүй, мөн 30 онооны шалгалтанд орох боломжгүй болохыг анхаарна. Лекцийн цагаа сонгоно. Буруу сонгуул мөн 70 оноо орохгүй, 30 онооны шалгалтанд ч орох боломжгүй болохыг анхаарна. Хичээлийн цаг нь улаан хүрээгээр тодруулсан 4 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэг нь тухайн хичээл орох өдрийг илтгэнэ. Тухайлбал 1 бол даваа гариг, 2 бол мягмар гариг, 3 бол лавг гариг гэх мэт. 2 дахь хэсэг нь тухайн хичээл хэддүгээр пар дээр орохыг илтгэнэ. Тухайлбал 8-д ордог бол 1-р пар, 9:40-д ордог бол 2-р пар гэх мэт. 3 дахь хэсэг нь хичээл орох байрыг илтгэнэ. 4 дахь хэсэг нь хичээл орох анги танхимыг илтгэнэ. Семинар, лабораторийн цагаа сонгоно. Буруу сонгуул мөн 70 оноо орохгүй бөгөөд 30 онооны шалгалтанд орох боломжгүй болохыг анхаарна. Хичээл зааж байгаа багш лекц ба семинар, лабораторийн цагаа зөв сонгосны дараа сонголт хадгалах гэсэн товч дээр дарж сонголтоо баталгаажуулна. Сонголтоо баталгаажуулсны дараа амжилттай хадгалагдлаа гэсэн текст гарч ирнэ. Сонголт хийх цонхыг хаасны дараа тухайн хичээлийн ард хичээл зааж байгаа багшийн код, лекц ба семинар, лабораторийн цаг тавигдсан байх болно. Тухайн хичээлийн ард хичээл зааж байгаа багшийн код, лекц ба семинар, лабораторийн цаг тавигдаагүй байх юм бол тус хичээлийн сонголтыг баталгаажуулаагүй байна гэсэн үг. Тухайн хичээлийг нэг багш заадаг, лекц ба семинар, лаборатори нь 7 хоногт 1 удаа ордог байсан ч гэсэн заавал хичээл зааж байгаа багш, лекц ба семинар, лабораторийн цагаа сонгож баталгаажуулах ёстой. Тэгж байж 70 оноо орох бөгөөд 30 онооны шалгалтанд орох боломжтой болохыг анхаарна. Хичээл сонголтоо хийж өөрийн хичээлийн хуваарийг хэвлэж авсан оюутан танд баяр хүргэе. Танд сурлагын өндөр амжилтыг хүсье. Орон их дэлхийхээ ивэл хариг шимтэн хүрцээ эрдэмт багшийн мэрэгэн ухаан энэгт дандаа саруулах байлаа хүч дэлхийн хүн ардын хаа Умон даяны цагдашгүй ундраа
сурахын хүслээ орчлон ертөнцөд гэрэлтэн